Тийм ээ, хизээч дасахгүй байна. Тэгэхээр яг энэ чигээрээ явцгаая. Намайг Зүхэн гэдэг тийм. Тэгээ залхуус оримс гэд Instagram дээр нэг хаяг хөгжүүлдэг шүү гэж хэлмээр байна. Тийм. За тэгээ өнөөдрийн идэх юм болохоор бүгдээрээ л юм ногоон өнгөтэй, ногоон өнгийн хайрцагтай, үгүй хайрцаг гинэ одоо ногоон өнгийн ялктай. Гадартай гэх юм болоо. За тийм ингээ ногоон өнгийн тийм амттангууд нийтдээ 7 ширхэг ногоон амттан сонгосноо энэ дотроос 6 нь болохоор яг миний өөрөө идэх дуртай иддэг тийм амттангууд. Тэгээд та нарт бас таалагдж юуны магадгүй өөрийнхөө хувьд яагаад иддэг шалтгаан амтан ямар вэ? Ямар үед идвэл зүгээр вэ гэд тийм олон юм ярих юм уу ярих уу сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр идэж үзэл тийм байдаг юм байдаг гэд оноо өгөөд тэгээ ярилцсанаа. Бүгдээрээ Япон. Тэгээ би Японд амьдардаг. Эхэлцгээе. Маш их цангаад байгаа болохоор гоё уух юмнаас эхлэе гэж бодлоо. Энэ болохоор миний сонгож авсан уух юм. Киредоремон гэд ийм лимонтой витамин С-гээр баялаг ийм газтай одоо бөмбөлөгтэй. Зуны халуун өдрүүдэд тэ ингээл шатаж өгөх гээл явж байхдаа энийг уучгаар ингээд дотор цэлмэл бүр ингээд гоё олоод идэг. Эсэглэн амттай. Би бол эсэглэн амттай уух юмд маш дуртай учраас энийг сонгож уух дуртай. Тэгэл за нэг өөр тийм тайлбар авахгүй онгойлгоцгоё. Үнэр нь лимонд дуртай, хайртай, лимоныг хүндэлдэг, лимоныг ойлгохыг хүсдэг тэдгээр хүмүүст бол гоё байна гэж би бодож байна. Тийм ээ, үнэхээр ам цангаж ирсэн байна. Энд дээр болохоор би хэдэн оноо өгөх вэ гэхээр 10-аас нэг 8.9-ийг өгнө. За баярлалаа. Киредоремон. Ногоотой. Ясай гэвчсэн. Ийм ногоотой. Тэгээд ийм кальцаар баялаг. Ингээ харах юм бол ингэж харагдчихээн. Дотроо 7 ширхэгтэй. Тэгээ иймэрхүү хэмжээтэй. Ийм борц өгнөд хиддэг штэ тий. Тэрийг ингэж санагдуулаад гоё тийм зөөлхөн. Үнэр нь өстө хөөрхөн ийм жоохон хүүхдийн тийм үнэрийг ингээ санагдуулдаг. Яа, жоохон хүүхдийн үнэр санагдуулдаг гэж байх та юм. Жоохон хүүхдүүдэд зориулсан тийм одоо амттангуудын үнэрийг санагдуулсан тийм үнэртэй. Нэг таргинд дүрж идэхээр гоё идэг гэхгүй юу? Супермаркетд цагийн ажил хийдэг байсан. Тэгээ тухайн үед ингээд хүүхдэд агуулж орж ирсэн ихчнэр ингээд миний сагсандаа ер нь дээлийн хахтай хийцэн. Ер нь дээлийн хүмүүс орж ирэл ингээд авж байгаа юмнуудын дийлхийг хараад ийм амттан байт юм байна. Тэгэл насаар нь ингээд хараад энэ орчим насны хүн нэг ийм юмнууд авах хандлагатай байд юм ингээд мэддэг болж эхлээд тэгээд энийг анхаарад хөөх юмаа гэж бодоод тэгээд дараа нь өөрөө хөдөлтөж аваад идэж үзчихсэн. Гурилан юмд дуртай хүмүүс бол гоё хөөрхөн байдаг. Энэ дээр болохоор би 10-аас 8 өгнө. 2 оноо нь хайцсан бэ гэхээр ингээд шүдэнд наалтгаад гэх юм уу? Тэгэд идэв. За дараагийнх нь болохоор энэ ийм шагшуурга, ийм тайны махны амттай нэ. Энд яагаад дуртай вэ гэхээр нэгдүгээрт ингээд нөгөө нэг юм амны зугаа хэрэгтэй үед гоё идэг. Ийм нарийнхан ширхэгтэй болохоор так гэж идэлтэй. Так ингэж идэхэд гоё идэг хэвгүй юу? Чипс идмээргүй байгаа ч юм уу тийм нэг чипснээс жаахан уйдсан ч юм уу эсвэл за нэг тиймэрхүү төрлийн мэдмээр байгаа үед арай өөр хэв маягтай, өөр хэлбэртэй илүү сонирхолтой байж магадгүй. Тэгээ задлаа дотроо энэ хоёр шилжүүлсэн. Ингээ гараад ирнэ штэ. Энэ хайрцаг нь бас хөөрхөн ингээд дараад онгойлгоод би энэ завсар нь ингээ хийчих болдог. Ийгээд ингээ босгоод тавьчих болдог. Тэгэл өөрийнхөө урд талд тэ ингэж тавьчаал киногоо үзэнгээ ч юм уу эсвэл гоё найзтайгаа юм ярангаа ингээл нэг ширхэг ингээл аваад ингэж иддэг. Тэрээс бол ингээл идэнгүүд ингээл дахиад тэгээд иддэг. Одоо нэг юм ролтон гойм шиг гэх юм уу да. Тэрний одоо нэг тайны махтай гойм байдаг штэ тий шар өнгөтэй тэрэн шиг амттай. Янз янзын төрөлтэй байдаг. Энэ болохоор би ерөөс идэж үзэж байгаагүй.
төрөл байсан. Гэтэ ер нь л ямар ч амтан байсан гэсэн надад ер нь таалагдаад байдаг болохоор би авсан. Энэ амтан дээр нь би 10-аас хэдэн оноо өгөх вэ гэх юм бол би 10-аас 10 оноо өгөх юм байна. Дотор юм олоош. Дараагийн амтд нь болохоор би огт ерөөсөө идэж үзээгүй. Өчигдөр ингээд дэлгүүр дотор явж байгаад ногоон амттангаа хайж явж байгаад вау тэгж жараа бодоагүй л тийм. Тэгээд ихтэй бодсон юм байна. Вау ямар сонирхолтой юм бэ тэ. Васаби гэдэг нөгөө нэг сушитэй хамт иддэг нэг ногоон өнгөтэй юм байдаг штэ. Тийм васабитэй тийм чипс олсон байхгүй юу? Ийм амт гэж байна. Васабитэй чипс гэд боддоо гэж өөртөө хэлээ. Тэгээд амталж үзгээр шийдээд авсан юм аа. Ийм давстай васабитэй төмсний чипс. За хардаа ийм зүс царайтай онгологт гоё. Оо яг тийм. Энэ үнэр нь болохоор яг юм шилтэй өгөрцөн шиг үнэртэй дээ. Энийг харагдана. Яг нэг ингээл тэ нөгөө хамар цориг нь гэдэг чинь ингээл гэл тэгчээснэ буцаа болчлоо. Аманд орсноос эхний нэг 6 секунд бол яг цоригд юм байна. Гэл яг ингээл хэлээр ингээл дамжаал аман дотор ингээл тэр чигтэн миний амыг эзлээл. Хэлэн дээр яг нэг тийм зүү имжилгээ хийгээд байгаа ч юм шиг. Тийм яг эхний тэр нэг 6 секунд бол яг ингээл хэлэн дээр гэл ингээл хатгаал. Тэгэл араас нь гоё нөгөө төмсний давстай чипсний амтна эхэлж байна. Гоё сонирхолтой. Васабийн дуртай хүмүүст бол үнэхээр гоё яж магадгүй. За болий. Би бол өөрөө бол ерөөсөө худалдаж авахгүй юм байна. Хэрвээ ингээ хүн авцсан тий намайг ингээ идгээд их юм бол жоох идэх юм байна. Тий. Бусдаар бол өөрөө ерөөсөө худалдаж авъя гэж бол бодохгүй юм байна. Би бол 10-аас нэг 5. Тий, 5 оноогийн. Дараагийнх нь бол бид бүгдийн хайртай матчатай Pocky гээд нөгөө нэг пеперо энэ төр шиг тийм шагшуурга. Би саяхан нэг авч идсэн. Надад бол маш гоё таалагдсан амт нь. Pocky нэлийн өтгөн матчатай Pocky. Энэ болохоор Kikangente гээд ийм одоо юу гэх юм хязгаарлагдсан хугацаанд л гарч байгаа гэх юм уу зарагдчихж байгаа. Ийм шагшуурга байна Pocky. Дотроо угаасаа 2 ширхтээ л байдаг. Тэрийгээрээ 2 ширхэг байна. Хартаа ногоо. Энийг ч гэсэн бас ингэж идвэл гоё. Үгүй. Энийг бол гоё амталж идэх гоё хэрэгтэй юм байна. Юу ч хэлэхдээ матчаан дуртай хүмүүс бол бүгдээрээ л дуртай ан гэж бодож байна. Мэдээж бас бичэн дуртай хүмүүс. Энд дээр бол би шууд 10-ыг өгнө. Сайн ингэж нэлээ юм давсархаг юм идчихэж байгаа дараас нь юм чихэрлэг юм идсэн чинь ингэж шүлс огцон ялгараад зогсохгүй байна. Дэлгэтэл хүүхдүүд хөдөлж авч идэх дуртай байдаг баг. Пүрэн күү гэд энэ уудаг цэлцгнүр гэж хэлэх юм болоо да. Энэ болохоор дотроо бас хэд хэдэн төрөл байдаг санагдаад ахын алимтай үүр юутэй гэдэг үлээд мартчих. Жохон ингээ хөргөж байгаад идсэн ч гэсэн гоё гэж утсан байна. Өөрийгөө эрхлүүлээд хүүхэд насаа дурсаад тийм үедээ энийг идэх гоё гэдэг. За идэж үзье. Өнөр нь бол яг л сайхан цагаан ус үзэмгүй цагаан гэдэг ногоон ус үзэм үнэртдэг. Үргэлжийн байсан амтан хിവэрэл байна. Энэний бас энэ күүгийн юу байдаг? Ундаанаас байдаг юм. Эндээ болохоор би 10-аас 8. Үгүй 9 оноо өгч. Ширээн дээр байгаа юмнуудаа харуулах гэж уг нь ингэж камера байрлуулсан. Хэрнээ нөгөө идэх юмнуудаа тавихаа мартцсан биз дээ.
Тэгээд би ингээ бүгдийг яриад байгаа байхгүй юу. Тэг бас энэ микний хаас учрыг олох байна. Яах ч гэсэн яванда тэгээ болох л. За ингээд өнөөдрийн ногоон бичлэгний маань хамгийн сүүлчийн амттан буюу эрзэн чихэр энэ задлцгаая. Зүрхэн хэлбэртэй. Хайртай хүнтэйгээ сууж байгаад идвэл бас гоё юм болоо да. Гаднах нь юм нөгөө эсэглүүн сахартай болохоор шууд арааны шүүс гожно. Арвас. Арвыг өгж байна. Тэгээ ялангуяа нэг доор те 7 амттыг идэж үзнэ гэдэг бол бас сонирхолтой юм байна. Давслаг, чихэрлэг амттангууд ингээд араас нь амталж үзэх. Нэг нь бол те шинэ бүтээгдэхүүн байсан шүү дээ. Тэгээд тэр маань бол надад таалагдаагүй. Тэгээд дахиж бол авахгүй гэж бодож байна. Тэгээ энэ тэнд явж байгаад те миний өнөөдөр идэж үзсэн амттан тааралдвал авж идэж үзээрэй. Тэгээ сэтгэлдээс надад хэлээрээ. Өөр гариглуу явахаар бол ямар амттай авч явах вэ ч юм уу те нэг тийм асуултууд байдаг шүү дээ. Тэрнтэй адилханаар одоо энэ дотор байгаа дуртай 6 амтнаас яг нэг амттан ингээд өөр гариглуу явж амьдрахаар болохдоо газ кармалаад гарах хэрэгтэй болох юм бол алийг сонгох вэ гэдэг дээр хариулж үзье гэж бодлоо. Тэг миний сонголт юу байх вэ гэхээр би жоохон бодоцгоё. Гэхдээ тэр гариг дээр минь гэхдээ яг идэж явах юу байгаа юм болоо. За мэдгүй. За ямар ч байсан энийг бол авч явахгүй л гэж шийдлээ. Яагаад тэгэхээр нэг яг энэ дотроос бол яг бүр тэгтлээ бол хүсэхгүй байна. Дараагийнх нь болохоор энэ ундаага бас нэг авч явах шаардлага гэж бодож байна. Тэр гариг дээр нь ядаад ус байгаа илгүү дээ. Тэр ус байгаа юм чи ундаагаар одоо яах вэ? Тэгэхэд аргалчиж болох байлгүй. Ундаагаа орхилоо. За энэ гурилан бүтээгдэхүүнээ яах вэ гэхээр жахан хаяа шүдэнд наалдаад идэм чи яшиг. Бас тэр гариг дээр нь сойз мөз өгөх юм болоо яах юм бол байгаа юм болоо мэдгүй. Мачатай шагшуурга авч яах уу гэж бодлоо л доо. Энэ тэргүүнд тавиад байх бас шаардлагатай юм болоо шаардлага баха гайг баха бүр тэгтлээ мачаагаар үлснэ гэж бол бодохгүй нэг сүүлийн үед л миний 20 эдэн наснд л орж ирсэн идэж уух юм шүү дээ мачаачаа. Тэгэхээр гайг баха мачааг амьдрал зөндөө өнгөрүүлж чадчихсан болохоор мачаага санахгүй хаа гэж бодож байна. Очоод бас ямар ч амтэн тэр гариг дээр нь амьдарч байгаа юм лээ те. Хой нөхөр ямаа ер нь байгаа ч юм уу ч юм уу мэдгүй юм байна л да. Тэг махгүй айгуул цагаан хоолтой ногоо хоолтой ягаан хоолтой болно энэ төр гэх юм билүү те. Тэг тэрийгээ бодох юм бол энэ бас зөв сонголт юм байна. Махны амттай те. За тэгээд яаж ижаад бас нэг чихэрлэг амттан бол тэнд очоод олдох байх гэж найдаад энэ эрзэн чихрээ ингээ болоод за миний сонголт бол ялцчгүй энэ махны амттай шагшуурган дээр тогтох юм байна. Бичлэгт маань хамт байсан та нарт маш их баярлалаа. Дараа ямар өнгийн амттан идвэл гоё вэ тий санал хүсэлтэй байвал бичээрэй. Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.